За сайн байна уу цаа. Сайн байна уу. Ажаач одоо ингээд янз янзын хүнтэй уулзсан яриа хөрөгөө тавьж ийн гэж сонсоод мэдээлэл яваад байсан. За Энэ одоо яг юу ярих вэ? Чиглэлээ тэр мөрийг мэдэхгүй болохоор тэгээд. За өөрийн хэлээд тавч танилцуулгаа. За намайг Базар Овогт Хурц Эрдэнэ гэдэг Японы хэлний багш орчуулагч. За багшлаг гэхээс илүү аялал жуулчлалын салбарт ер нь ажиллаж амьдарч байна. Аялал жуулчлал за Япон хэл чи хэд онд сурсан Япон хэл? Анх Хирагана усыг одоо 93 онд заалгаа. Тэгэл ер нь аялал жуулчлал руу бас орцсон, сургуульд сурах гэхээс илүү тэр өөрөө алдаж оноод тэр Япон жуулчдаар баг ер нь хэрэглээ талын юмнууд баг анх тэгж сурч байлаа. Одоо Наканиши Рейко гэдэг багш одоо ч бас Монголд Япон хэл заасаар байгаа. За хөгшин байна. Тэр хүн би тань шүү дээ. Наканиши бас нэг заажсан. Тэгээд одоо энэ хэвлэл, мэдээлэл, энэ технологийн ачаар Япон явах их холын юм шиг санагддаг байсан. За одоо цагт бол Японы тухай мэдээлэл авъя гэвэл одоо YouTube-ээр үзэж болж байна, Facebook-ээр үзэж болж байна. За интернет вебсайтаар дамжуулаад ер нь хүссэн мэдээлэл, хүссэн цаг үе өөрөө хичээлээ тий дээр үед түлхүүр үгээрээ зөв хайлт хийж чадах юм бол хүссэн хариугаа хайж олох боломжтой тийм технологийн мэдээллийн цаг үед одоо бид амьдарч байгаа юм. Тэгээ энэ нэг жоохон сайн зорилгоор зөв арга барилаар ашиглаад аж амьдралаа дэвшлүүлээсэй л гэж дотроо бодож явдیں۔ Тэгээд чиний энэ хийж байгаа ажлыг бас дэмжиж хүндээ хэрэгтэй мэдээллийг ганцаараа тэр дотроо бодоод явах биш, бас тэрийг сонирхсон бусад хүмүүст түгээх, дэлгэрүүлэхдээ бас их тустай ажил хийж байгаа юм болоо гэж бодоод тэгээд нэлийн гуйлж яагаад ирлээ шүү дээ бас. Юу Япон хэл рүү орсон шалтгаан юу? Япон хэл рүү ерөөсөө миний хувьд бол актер дурлах, барих энэ бол нэг байхгүй. Гэхдээ Япон бол бидний хувьд бол одоо империалист Япон дээр юм ярьж байгаа. Одоо залуучууд энэ ч ойлголттой байсан шүү дээ. 90 оны ихэнх хүртэл бол Америк бол аюултай. Агаараа зардаг гин, усаа зардаг гин, хар ус зараад ахтай яах вэ гэдэг улс ч юм бол одоо тэр Америкууд Япон бол найг болсон гинлээ гэл. Тийм л ойлголттойгоор 90 он болтол тийм мэдээллийн тогоон дотор ертөнцийн дотор амьдарч байгаад тэгээ 93 оноос энэ цаг үе маань үнэхээр өөр боллоо. Тэр Сүхбаатарын талбайдаар ялт кино театрын хажуудлын талбайдаар энэ их хөдөлгөөнүүд их болж байна. Одоош болж байна. Ямар ч гэсэн хөдөлгөөнөө хийгээд энэ зэрэгтэй бас дуу хоолойгоо яриад одоо бид хоёр хүртэл ингээд зургоороо ингээд хүссэн юм а яриад тэр олон нийт тавьж гэн гэдгийг бол миний нэгэн хүний үүднээс бодоход бол бас хэвлэл мэдээллийн эрхчлөө гэх юм уу, хувь хүний үзэл бодлого илэрхийлэх эрхчлөөтэй бас холбоотой болов гэж. Япон руу орсон шалтгаан яг тэр нөгөө асуултанд одоо хариулаад. Яг тэр болгон бүгд ерөөсөө хүн болгон одоо төрсөн өдрийн төөрөг тавилан гэж хүн болгон байдаг юм шиг байна. Тэгээд аливаа юм болгон бүгд л учир зүй хамааралтай. Тэгээд тэр тавилангаараа явж байгаа л одоо учирсан юм байна. Тэгээд нэг хэлсэн үгүй би чинь цог сургууль гэж 90 хэдэн онд байгуулагдсан юм болоо. Би тэрний 2-3 дахь эсэлт болж таарсан болоо да. Тэр 93 он гэдэг маань. Тэгээд Лавдаш гэдэг багш бидэнд юу зааж байла. Дараа нь яг нас ойролцоо боловчиг төрүүлээд Монгол Улсын их сургуулийн Япон хэлний ангийг төгссөн 2-3 ч багш нар ирж зааж байла. Одоо бодоход 94-5 оны төгсөлт тэр ажил олох, Япон хэлээр ажиллах гэхэд бол тухайн үед бас ажлын байр цөөхөн байсан болоо.
бас тухайн Одоо ч гэсэн мэргэжлийн бас ер нь жоохон Япон хэлний ажлын байр цөөн байгаа юм шиг. хүн хүнээсээ болох байх. За одоо Одоо шал нь бол юу баха За. тэр хятад хэлтэй харьцуулах юм уу, солонгос хэлтэй харьцуулахад бол аргагүй бас цөөхөн байх болов. Учир нь одоо нөгөө орж ирж байгаа манай зах зээл рүү нэвтэрч ирж байгаа компаниуд дотор ч энэ солонгос хятадууд бол бас л энэ баг жижиг энэ бизнесүүд дээр бол илт илүү байна шүү дээ. Японуудыг team компани team хийж ин гэж сонсогдохоос илүү солонгосын team компани орж ирж байгаа гэж. Магадгүй Монголоос солонгост ажиллаж байгаа 47 мянга гэж ярьж илүү да. Тэр олон монгол хүмүүсийн хөлс хөдөлмөр хүсэл зорилгоор л одоо тэр олон солонгосууд манай Монгол руу бас хандахад бас нэг хүчин зүйл юм л да, тэр олон хүчин зүйлээс тийм. Түүнээс биш монгол хүн очиад хүй хайгихгүй бол тэнд явсан солонгос наашаа бол зүглээд ирэх нь юу бол. Тэгээд нөгөө бид нар эргээд Япон руугаа яриад байна л та. Юу Япон хэлний тийм юу одоо тийм ажлын байр их байхгүй ч гэсэн Япон хэлний судалгаа Японыг ер нь сонирхсан сонирхолтой байхгүй шүү дээ. Энийг юу гэж бодож байна? Япон өөрөө тэр өөрмөц бусад орныг бодох юм бол тийм тэр уламжлал гэдэг юм нутаг орондоо эзэн байх дээр нь бас хайцангуй философик юм уу тийм нэг өөрсдийн гэсэн өөрийн бодолтой болсон тийм тэр нь үе дамжаад ингээд сэтгэлгээний одоо өв гэх юм уу ген гэх юм уу тэр нь ингээд өдөө хүртэл ингээд уламжлагдаж ирсэн тэр нь нэг хүмүүс монголчуудыг татаад байна. Монголчуудыг татах юм бас байна. Тэр нь энэ хэл сэтгэлгээ нь бол бас бидэнтэй туйлын бас нийтлэг юм байна уу гэж бас бодогдохоор манайхан энэ хүний энэ харилцан яриа шүү дээ. Тэр үнийг одоо ийлдэг хүнд итгэлийн бас өөрийгөө ингээд дарсан хэлбэрээр ингээд ярихыг монгол хэл дээрээ бид нэр одоо хэрэглэхгүй байна гэж ойлгож байгаа байхгүй тийм. Яг нь хүнд итгэхээрээ та тэгнүү ингэнүү л гэдэг байгаа тийм. Түүнээс биш ажаам болгоно таално гэдэг үгний хэрэглээ тэр болгон бас өдөр тутмын амьдрал бид бол сонсдохгүй байна тийм. Зоог барих мэрх гэх тийм та зоог барина уу, зооны цаг боллоо гэсэн үгсийн хэрэглээнүүд байхгүй. Хуучин байсан юмнууд нь байхгүй болчихсон дээ шүү дээ. Байхгүй тий. Тэр манай бичгийн соёлыг өөрчилж кирилл рүү оруулахад тэр бас их сайн муу олон үр дагаврыг бас бидэнд авчирсан байх. Японууд одоо хүртэл тэр хэрэглээ нь одоо байна. Одоо this mask гэл ингээд өгүүлбэрийн төгсгөл нь яваад байх юм бол бас байж идэл. Гозаймас өөр юу чилээд одоо бас тулгамдахаар бас соёлны их өөр ер нь тэгж юмтай л гэсэн үг. Тэр цэгцтэй байдал нь хүний сэтгэлгээнд цэгцтэй байх юм бол тэгээд үйлдэл нь ингээд цэгцтэй байна. Цэгцтэй үйлдэлээр хийгдсэн бүтээгдэхүүн аливаа юмдыг тэр болгон тусгалаа олж юм л тий. Өө хааш яаш хам хам хаваг гэд хийцэн бол бас н хааш юм болчин тий. Тэрнтэй адилхан тэр Японуудын тэр цэгцтэй байдал тэгжээж тэр жижиг байгалийн хомсдмол хязгаарлагдмал баялаг дээр тэр бүтээмжтэй бас тэр биднээс ч одоо 6 дахин олон хүмүүс байна уу 120 сая гэж бодохоор чинь 40 дахин 5.1 хэд юм уу тийм 120 сая хүн тэгээд дэлхийд бас тэргүүлээд байгаа нь бас гайхамшигтай байна. Тэр монголчуудтай харьцаад тийм японочтой харьцахад 10 хэдэн жил тэнд ажиллаа сураад байлаа гэхээр ер нь харьцахад манайхан алдаж байгаа юм юу вэ? Алдна гэх юм уу? Ойлгох сэтгэлгээний юу нь ялгаатай вэ? Манайхан юу юм биш үү тэр харилцааны ур чадвар гэх үү? Тийм хичээлийг бол одоо ингээд манай Монголын дээд сургуулиуд бол зааж байгаа байх. Бизнес харилцаач гэдэг юм уу юу ч гэдэг юм. Тэрэн дээр харилцагчаа гүйцэд мэдчихэд тэрэнд нь тааруулаад ярих гэж заад юм болов уу? Эсвэл зүгээр л өөрийгөө ойлгуулах, өөрийнхөө хүссэн юмыг нөгөө хүнээс авах гэсэн юм нэгэн чиглэлийн бодолтой арга барилтай харилцах юм бол угаасаа тэр бол болохгүй шүү дээ. Одоо ингээд нэг теннисний бөмбөг байна уу да эсвэл бейсболын бөмбөг байна уу тэрийг ингээд
би чам руу шийдэх нь шүү дээ. Тий. Тэнгүүд тэр бөмбөгийг чи аваад гурвалжин дөрвөлжин болгоод өөрийнхөө үйл бодлыг шингээгээ над руу шийдэх нь шүү дээ. Тэгэхээр би хараад өө 6 өнцөг байвал эвтэх юм шүү. Хэд өнцөг талст байх нь зөв юм бэ гэдэг би 6 өнцөг болгоод чам руу шийдэнгүү чигээ бас харснаа. Нэрээ эн чинь их зүгээр юм байна гэдэг. Тэгээ сая хамгийн дундын цэгээ олоод тэгээ тэр харилцаа маань бол сая нэг алхам одоо тогтвортой байдалд хүрлээ. Дараа нь үйлдэл хийх болно. Одоо нэгэнт харилцаа хийсэн үүссэн чинь тэр үйлдэл нь бас амжилтанд хүрвэл сая тэр Монгол хүн, Япон хүн хоёр харилцах, бие биентэйгээ ойлголцох явдал нь бол тэрүүгээр илрээд биелэлээ олох байх л гэж бодож байна л дээ. Ер нь ингээд юу аялал жуулчлалын бизнес руу орлоо. Тэгээд Япон хэлээ түшиглээд. Одоо ингээд би ч гэсэн уцаа ч гэсэн бид нар Японд 7 жил юм 10 гаруй жил ингээд байцсан. Сурсан сургууль тэгэл хийж байгаа жил бүх юм Японоос ер нь салахын арга болчихлоо шүү дээ тий. Тэгээ энэний дараагийн одоо шилбэг цаашдаа одоо энэс хойш 5 жил ч юм уу 10 жил Япончуудад юу хийж байгаа юм чинь? Одоо миний ойлгож байгаагаар бол Монгол улс маань бол хөдөө аж ахуй хөнгөө үйлдвэрийн улс мөнөөсөө мөн гэдэг л ойлголтоогоор үдий хүрсэн байсан. Хүнд үйлдвэрээ хөгжүүлж байгаа улс биш ээ гэдэг. Ган хайлуулах гэдэг дараханд юу ч болоод өнгөрсөн юм мэдгүй. Одоо хүнд үйлдвэр нь уул уурхай болоод юу болж байгаа юм бөө мэд. Гэхдээ бидний одоо байгалаас заяасан үг дээдсээс үлдээсэн хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн орон гэдэг энэ тодорхойлолтонд тааруулаад газрын дээрх ургадаг баялагнуудаа тэр иддэг махтаа авахуулаад сүйтэй авахуулаад дагалдах бизнесүүдийг гаргаж ирэх. Тэрэнд хэрхэн яаж тэр өндөр орчин нэн тэргүүний эко технологиудыг дэлхийн аль байгаа газраас нь одоо татах холбох тий мэдээж тэрэн дотор нөгөө ойлгодог ганц нөгөө нэг хүн нь одоо Япон болох гэдэг шүү дээ. Миний хувьд бол тийм би одоо тэр Орос, Хятад, Германуудаа ингэж ойлгож чадахгүй шүү дээ. Тэр өөрийн чадах хэмжээнд тэр Японуудад манай улсын одоо давуу тал бол эко хөдөө аж ахуй байж байна. Дараа нь тэр эко хөдөө аж ахуйн дагалдах бизнесүүд байж байна. Боловсруулалт хийх хөнгөн үйлдвэрүүд байна. Энэ дээр л одоо энэ чиглэлээр л одоо тэр Японы тэр хамааралтай эсвэл сонирхолтой тийм хөрөнгө оруулагч нар улам их болоосоо л гэж хүсэж явдаг хувийн хувьд бол дотор. Гэхдээ юу гарцаа чи үл хөдлөх хэрэг хийгээд байгаа шүү дээ. Үл хөдлөгчийн хэр явах шүү дээ. Тэр их сонирхолтой яасан шүү дээ. Би нөгөө хитэн жуулчин хөөж дахиад зундаа нэг хэдийн олол тэгэл өвлөнө тэгсэн гисгээл тэгээд нэг амжуулга амжиргаа тэгэл яваал таарч байгаа байхгүй юу. Тэгсэн нэг чи өвлийн аялал ингээд бүтэхгүй гэхээ энэ Улаанбаатар хотч одоо өчнөө кранууд ажиллаж байна. Энэ олон крануудыг тойруулаад ямар ажил явуулж байна вэ? Тэрэнд Японы бас энэ кран машин техник тэр барьсан барилга байгууламжийг хөгжүүлдэг хөрөнгийн менежментийн төлөөлөл Японууд бас танаа энэ огцом барилгачлалтыг бас сонирхон дамжиггүй шүү дээ. Чи тэр тухай бас нэг танилцуулга хийгээ явуулахгүй юу гэдэг. Тэгээ ганц хоёр мэддэг хүндээ танилцуулга явууллаа. Өөрөө яг хамт над энэ болгоныг ярьсан Япон хүнд. Та энийг яагаад над ярьж байгаа юм бэ гэсэн. Чи өөрөө 100 биш үүлжсэн хүн авъя гэж байгаа бол чи энэ барилга ингээд тагуулад явдаг тийм аялал хөтөлбөр. Үйл хөдлөлийн сонирхчдын аялал уу? Тийм баг. Бизнес аялал юм шиг. Бизнес ийм юу хийж болно ш тэгээд. Тэгээд нэрээ тийм ч юм уу, юм ч юм уу. За тэгтэл миний нөгөө боловсруулсан материал тэр уулдсан барилгын компани захирлын тэр зовлон жаргалууд тий. Тэр болгоныг би одоо хэрхэн яаж тэр Япон талаа ямар дарааллаар яаж ямар үг сонголтоор яаж ойлгуулах вэ? Хамгийн гол нь хөөсрүүлж болохгүй, хотлаа юм байж болохгүй тэр бол угаасаа явцгүй. Тийм болохоор тэр барилгын тухай сонирхож байгаа Япон хүн бол одоо зүүн өмнөд Азийн барилгын салбарыг алган дээрээ тавьж байгаад тэгээд нөгөө манай Азийн цагаан дагныг маань бас алган дээрээ тавьж байгаад тэгээ харьцуулж байгаа байхгүй. Тэгээ хол ойроор нэгэн хүчин зүйлээр бол сонголт хийхгүй шүү дээ чинь. Одоо өчнөө олон хүчин зүйлд ингүүл тэгвэл яг ингүүл. Тэгвэл тэд нар чи ингэж яах нь шүү дээ. Монголын Японууд жишээлбэл ганц Монгол гэлтгүй зүүн Азийн ингээ бүгдийг хараад л үйл хөдлөлийн бизнес ингээ
одоо жинхэнэ аз дээр хийж ийн гэсэн үг тий. Тийм. Тэгээд Тэрнийг л Монгол бас хийж болох уу гэсэн асуудал юм тийм. Тэгээд хийх одоо яагаад Монгол гэдэг асуултанд хариулах хэрэг гарч байна. За. Яагаад дөрвөн улиралтай Монгол та хөрөнгө оруулалт хийх вэ? Ямар хугацаанд хийх вэ? Ямар хугацаанд энэ тоглоомоос гарах вэ? За. Яагаад хийх болов? Тэгтэл бид нар тэр зүүн өмнөд Азийн барилгын компаниудаас бол яаж байна? Зарим үзүүлэлтүүд хүрдэггүй. За. Яагаад гэвэл хөрөнгө оруулах гэж байгаа чи эцэст өгөөж тэр өгөөжийн буцаад орж ирэх Ашгаар гарна шүү дээ. тэр ашиг хүртэх хугацаа За. оруулах үнийн дүн багтаамжаа харна шүү дээ. Тэрэн дээр бол манайх бол үнэхээр энэ Улаанбаатарын маань хэдэн барилгал гэж ярил л да ойрхон тий. Тэд нар бол тэр Филиппин дээр эсвэл тэр Индонез дээр эсвэл тэр Камбож дээр явж байгаа нөгөө хятад энэ Японуудын нөгөө тооцоолоод байгаа Ашиг үзүүлэлттэй ашиг хүрхгүй юм тий. үгүй тэрэнд хүрдэггүй. Гэхдээ юу штэ хүрдэггүй гэд бид нар ч бас бодоод байгаа. Жишээлбэл одоо монголчин Табан бовч юм уу тэгээд Nissan гэдэг ер нь Япончуудтай бас сайн хамтрал ингээл үл хөдлөлтөөр ч гэсэн ер нь хүмүүс хийгээд л байгаа штэ. Тэгсэн хэрнээ хүрдэггүй боловч За. тэрэн дээр чинь одоо миний мэдхийн одоо над дээр бол ингээд 2 3 Японы бас нэг үйл хөдлөх хин үйл ажиллагаа нутагтаа эрхэлдэг хүмүүс бол ирээд бас ганц 2 юмнууд худалдаж аваад тэгээд тэрүүнийгээ бас манай улсад тэр хэмжээгээр хөрөнгө оруулчлаа гэсэн үг шүү дээ тийм байна. Танай бизнесийг ч гэсэн авч юм. Манайд бол тэндээс нэг цалин аваад тэгээд тэр ресторан нэг хэдэн төгрөг аваад жолооч маань хэдэн төгрөг аваад тэгэл нэг жуулчин ирэхэд чинь одоо манай 7 8 салбар байна уу? Зочид буудлаас эхлээд нийтийн хоолноос авахулаа тий. Нэгэн жуулчин татаад авчрахтал тийм өвөөжтэй ажил болж юм л да тэр олон өргөн утгаараа тэр утгаар би одоо өөрийнхөө энэ хийгээд энэ яваа тэр ажлыг бас нэгэн бодлын их орондоо хөрөнгө оруулалт татж байгаа их орноо айл болохоор болох талаас нь тайлбарлаж танилцуулж яваа. Тэгээд тэрний төлөө бас өөртөө ч өрөөдөж тий. Тийм шиг. Тэгээд энэ одооноос л ингээд саянаас ингээд жоо халдсан болоод ботход биш тий. Нэг юм том ийм шилэн савн дотор тий. Итгэл, сэтгэл, хичээл, орлого, зүтгэл, эрдэм ном, онол одоо практик бүгдээр ингээд дүүргээл тэднүүр нь ингээд өсөж хөгжөөл нэг жоохон ингээд халиад тусах нь бол мань мэдд бол одоо цалин гэж хэлэх юм уу эсвэл шагнал гэж хэлэх юм уу биднүүрийн одоо тэр хөдөлмөрийн хариу гэж ойлгож байгаа. Тэгээд тэр итгэл байна уу тэр бизнес байна уу тэр чинь ийм шилэн дотор хийцсэн юм шиг ингээд тунгалаг байж байгаа хэрэгтэй. Бас шилэн дотор ус хийцэн байхад ганц алхаар зогсох хүн бол тэр чинь цуураад ус нь ингээд шүүрээд алга болчихно. Нөгөө хайцж байгаа Японд нэг удаа зөвөр амны зургаар нэг худлаа хэлсэн тий. Тэр нэг шилийг цуулсантай адилхан ингээд юмнууд нь нурчих жишээ нэ тий. Тэгэхээр бол угаасаа явцгүй дими юм бол дими юм тий. Зүгээр бодтой юм бол бодтой ороо. Гэхдээ утга нь юм байна. Нөгөө Японууд жоон тийм философик тийм юу ард юм байна гэж нэг бид миний хувьд нэг сая ярьсан шүү дээ тий. Гэхдээ энэ ирсэн Японуудаас одоо би ингээд асуугаад байгаа байхгүй Япон дотроо одоо яг ямар байна аа. Би бол 90 оны төгсгөл 2000 он 10 он болтол